OKR Mongolia бүгдийг нь биш, чухлыг нь хэмж. Танаас салбарт бол яхааргүй OKR бол зайлшгүй хэрэгтэй юм байна гэдэг нь эндээс харагдаж байна. За маш сахилга баттайгаар энэ нөгөө төлөвлөгөө стратеги бол төлөвлөлт гүйцэтгэл болж ингээ хувирдаг. За ийм учраас энэ OKR-ыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Хоёрдугаарт нь бол өндөр түвшний дасан зохицох чадварыг бий болгодог OKR-ыг хэрэгжүүлснээр. За тэр нь яадаг юм гэхээр хийж байгаа үйлдэл те одоо төлөвлөгөөний гүйцэтгэл болгон дээрээ бид нэр алдаагаа олж илрүүлдэг. Бас алдаагаа хурдан засаж залруулж чадах тийм боломжтой болдог. За ил тод байдаг. За хэн их ажил хийгээд хэн бага ажил хийгээд байна гэдэг ч юм уу те эсвэл одоо хаана ямар гүйцэтгэл сайн явагдаж байна хаана муу явагдаж байна гэдэг юм уу тийм тэр байдал бол ил тод байдаг. Тийм учраас мэдээлэл урсгал бол маш сайтай болдог. За үн цэн бүтээхэд төвлөрдөг. Бид нар хийж байгаа ажил дээрээ төвлөрөх юм уу эсвэл те ямар ажлууд хийгээд байна гэдэг дээрээ төвлөрөх юм уу эсвэл бол бид нар ямар үн цэнийг бүтээгээд байна вэ гэдэг дээрээ төвлөрөх юм уу гэдэг нэг асуудал байдаг те. За тэгэхээр энэ дөрвөн одоо том зураглалыг бид нар ойлгоод авах юм бол ер нь OKR бол биднийг одоо стратеги төлөвлөгөөтэй байгууллагын алсын харааг маш хурдтайгаар ингээд биелүүлэхтэй үр дүнтэй болгох энэ аргачлалын юм систем юм а гэдгийг л бид нар ойлгож авах хэрэгтэй. Ийм учраас технологийн компаниуд одоо бусад бүхэл төрлийн компаниуд энэ OKR гэдэг энэ аргачлалыг системээр нь ашиглаад байгаа гэсэн үг. Ердөөс хамгийн гол зорилго нь ердөөс л энэ.